Тэгэл өдөр дэлгэрт таслаа. Аа. Өөр юм Багштайгаа барилдаад. Тэгээ багшаа өрчдөг тэгт. Юунд барилдах уу? За яг намайг чинь арслан болоход юу яачсан. Яг баруун тагсаа цэнхэр бүр бүүдийг л. Тэгэл яг үзүүр гаргахсан ч л ерөөсөө замг бороо бүндэрт бороо нүтцсэн ерөөс. Нөгөө одоо цэнгэлтэн эхлэж байгаа. Нөгөө майхан шавыг авч нураагаа эхлээ салхилаа. Тэгэл дараа нь бүндэртээс. Тэгээ бид тэр чи бүр уснаар гарч барилж шít. Бороо жоохон намтаж байгаа. Бороо намтчихсан. Тэгээ гарч ир барилсан. Манай говь чи нөгөө жоохон ягаал нөгөө юм хаарч юм болчтой байхгүй. Тэгээ ус нь ингээд нэг шингэж өгдөг ингээд. Тэгэл хоёлаа гарч ирэл үзүрднүүд гарч ирэл барилцсан. Тэгэл гайгүйхан шиг хуурайхан дуу газар байна унчих гээл. Тэгэл битэр бариллал нэг араа нэг хуурайхан дуу газар нэг өвдөглөл. Тэгэл арслан болчихсон. Багш юу гэж хэлээд явуулж ив тэгээд ахмаагтай. Багш юу гэхтэй тэгээд хуурайхан дуу тэр чинь нэг эргэн дөрөнд сул ухсаа юм чи. Тэгээд хөвтэй хуруугаар гээл нэг үг байдаг шиг арслан болохтой энэ сайхан буруунд нутгийн уул ус сайхан аршаалж цавцсан юм шиг тийм нэг сайхан буруунаар арслан болчихсон. Сонлаад болж тийм ээ. Тэгээд аршаанаас ч нэг хийгээд. Яа тэг энэ авраг аршаан гэж одоо энэ Хинтээ аймгийн Дэлгэр хааны нөгөө авраг тосонгийн аршаан гэдэг чинь. Энийг одоо Витапит компанийн ингэж үйлдвэрлэж одоо заавал хүмүүс нөгөө авраг тосон руу зорж очиж удаг байсан бол гэрийнхээ гаднах дэлгүүрээс ч аваад уучих, ханаас ч аваад уучих юм боломжтой. Энэ аршааныг би бас нэг заримдаа ч ихэнчлээ ууж байна. Би ч одоо нэг газтай юм ч одоо сүүлийн үед их дуртай болчиход байгаа шүү хүмүүс. Тэгээ заавал ч нэг дан бэлтгэл дээр ус гээд байхгүй. Газтай одоо тийм хийжсэн уух шүү. Дуртай хүмүүс байх юм бол ийм сайхан аршаан ерөнхийдөө уучдаг. Энэ миний нэг уугаад байдаг аршаан мөн л авраг гэдэг. Энэ их хоолунд ус ихгүй шингээд. Тий. Тэгээ аршаан ч яг нөгөө тамирчдад ялангуяа илүү хэрэгтэй баг тийм ээ. Ер нь эрдсэн хөлсөр их хамаг эрдсэн мэрдсэн хамаг юм алж л та. Тэгээ нөхөх нэг хэлбэр нь бол одоо яат байхгүй юм.